Судар бичгийн алтан сан. Анагаах ухааны дөрвөн үндэс. Эцгээс үүдэж эхээс төрсөн эрдэнэт бие орчлон гих орших үед унах хажигуу. Орчлонд хүний амьдрал өрнөх хүлгээ. Амьдралын үр шим утга чанар амьдрах үед суралцсаар хүн энэ насыг илээхэж. Наран ураг хуйгаас наран шингэхүй хүртэл эрээлжлэн хөврөх хүмүүний орчлонд эртэдүгэгийн элдэв сонин үзэгдэл сөүлжлэн оршсоор бид урагшилсаар байна. Урагшлах хөгжихийн түлхүүр бол өнгөрсөн юм. Өнгөрсөн цаг тэнд юу байгаа вэ? Ямар содон зүйл болсон бол гэдгийн гэрч нь баталгаа бол судар бичиг. Монголчуудын өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой эдийн болон оюуны соёлын олон арван бүтээлийг бий болгон хөгжүүлсээр өнөө хүрчээ. Эдгээр бүтээлийн дотор өвчин эмгэгтэй тэмцэж ирсэн түүхэн хөгжлийнхөө явцад бий болгосон анагаах ухаан эмчилгээ заслын аргууд онцгой байрзэлдэг. Ялангуяа өвчин, түүний шалтгаан нөхцөл, онцлох эмчлэх аргыг танин мэдхүйн нэн эртний хэлбэр, домог зүй, шашны үзэл, түүнчлэн гүн ухааны болон шинжлэх ухааны үзлийн үүднээс энгийн ухамсарын төвшнгөөс нотлогоо түшсэн тийш гүнзгийрүүлэн хөгжүүлсээр иржээ. Үүний үндэсийн үндэс бол анагаах ухааны дөрвөн үндэс гэх зохиол юм. Анагаах урлагийн ялгуулсан шидэд судрын үүх түүх, үүсэл гарал, утга чанарын тухай үзэгч танаа өгүүлье. Энэ зохиолын гол үүсэл бол олон орны эрдэмтэд судалсан. Тэгээ ерөнхийдөө 3 үндсэн гол чиглэл байна. Энэ зохиол үүссэн тухай. Нэгдүгээрхний зохиолыг бол одоо бурхан башийн бүрлба хувирсан дүр отож мандал бурханы бүтсэн бүтээл гэж хэлдэг. Хоёрдугаарх нь бол төвдийн алдартай эмч баг ютг андуумбын зохиол гэж үздэг. За гуравт нь бол олон орны эрдэмтэд ялангуяа төвдийн олон үеийн эмч нар нийлж бүтсэн бүтээлээ гэж үздэг. Ийм одоо чиглэлүүд бол бий. Гэхдээ ер нь судлаад үзэхэд бол энэ зохиолын гол их үсрэг бол энтхийн аюрведын анагаах ухаантай нэгт холбоотой. Өөрөөр хэлбэл аюрведын анагаах ухааны гол зохиолууд Чарака Сахита, Сушрута Сахита энэ хоёр зохиолтой тулгуурлаж гол бичсэн аюрведын анагаах ухааны их гурвын нэг Аштангерида Сахита гэдэг зохиолоос их үсвэртэй гэж үздэг. За түүхэн талаас аваад үзэх юм бол Аштангерида Сахита гэдэг зохиол буюу одоо монголоор бол 8 гишүүний зүрхэн ураанг гэдэг зохиолыг 8 дугаар зууны үед зохиолын тайлбарыг 8 дугаар зууны үед Кашмирийн алдарт эмч Чандаранандана гэдэг хүн тайлбар хийсэн. Тэр тайлбарыг бол Чандарананданы сарны гэрэл гэсэн тайлбар байна. За энэ зохиолыг бичсний дараагаар төвдийн алдартай орчуулагч Берузан энэ тэгт нэлээд олон удаа очсон. Тэгээ сүүлийнхээ очлолтоор бол Чандаранандантай уулзаад Чандаранандана энэ 8 гишүүний зүрхэн ураангуун тайлбар сарны гэрэл гэдэг зохиолоо өгсөн байна. Тэгээ Берузан гэдэг алдартай орчуулагч маань буцаж ирээд тэгээ энэ зохиолыг бол тэр үеийн төвдийн одоо 38 дугаар хаан Тэсрэн Дэвзэн хаан мөн түүнийг бол одоо эмч болсон их өвдөг орногон боёрт энэ зохиолоо өгсөн. За энэ зохиолыг өгсөний дараагаар бол төвдөд бурхны шашныг дэлгэрүүлсэн 2 дугаар бурхан Ловн Модомж Уна. Ловн Модомж Уна бол ямар зөвлөгөө өгсөн гэхээр энэ бүтээлийг бол нуу гэдэг ийм зөвлөгөө өгсөн. Ингээд 755 онд төвдөд байгуулагдсан бурхны шашны анхны хід Самэ хийдийн судар ном хадгалдаг сүмийг оройд нуусан. Ингээд энэ бүтээлийн нуусаар нэлээд олон жил болсон. Ингээд ямар учиртай нуусан гэхлээр үйлдэл ухаан төгөл төр нэгэн хүн энэ нууцаас гаргаж цаашны нэг дэлгэрүүлнэ гэсэн ийм одоо зорилгоор нуусан гэж төвдийн түүхийн зохиолуудад тэмдэглэгдсэн байгаа. Ингээд эндээс нь шар бар жил гэдэг. Шар бар жил буюу 1038 оны намрын тэргүүн сарын
шөнийн 15-ны шөнө хагасаас хойш 3 мөчид даваа онгоо гэдэг хүн сангаас гаргасан ба. Тэгээ гаргаад энэ хүн бол энэ бүтээлийг 1% хуулаад үндсэн ихийн гэртээ хадгалаад нөгөө хувийг бол авч явсан. Ингэж л энэ ном бол төвдөд дэлгэрсэн. Тэгээд энэ ном бол цаашдаа бол 11-р зуунаас хойш төвдийн үеийн эмчнэр нэмэлт хийж явсаар байгаа. За гол нэмэлтийг бол мэдээж бага үеийн доогом хийсэн. За бусад эмчнэр хийсээр яваад энэ бүтээл бол өнөөдрийн одоо анагаах ухааны 4 үндэс гэдэг энэ гайхамшигтай бүтээлийг бий болгож гарч ирсэн гэж үздэг. Монгол орнд дэлгэрсэн буддын шашны мэдлэг ухааныг даган анагаах ухааны 4 үндэсийн урсгал маш хүчтэй дэлгэрэн 10 өр Монголд шарын шашны сүм хийдийн дэргэд эмчийн сургуулиуд олноороо байгуулагдсан анагаах ухааны 4 үндэсийг шүн буюу гол сурах бичиг хэмээн дээдлэн дахиж иш ухаан онол дадлагынхаа үндсийг болгосоор иржээ. Тухайлбал өвчнийг шалтгаан, нөхцөл, нэршил, эмгэг үйл явц, эмгэг байдал, эмгэг зам, зүйл, тоо зэрэг тулгуурлан тодорхой өгүүлж өвчний бие даасан байдлын ангиллыг зохиосон байдаг. За эртний энтхээс холбоотой аюурведийн анагаах ухаанаас холбоотой дорн дахны анагаах ухааны гол сурвалж бол 4 үндэс гэж байна. За тэрний тэргүүн бот нь бол язгуурын үндэс гэж. Авсархон одоо урт нь 6 см, 46 см, өндрөө 6 см. Нэг 6 мөрөөр битсэн 8 хуудас юм зохиол байдаг. За энийг бол одоо тэр 4 үндэсний агуулгыг алгоритм гэмээр том ялгаар багтааж битсэн. Их өргөн агуулгатай ийм судар. За энийг бол дотор нь бол яг энэ 6 бүлэг болгож үздэг. За эхний бүлэг нь бол уг учрыг өгүүлсэн бүлэг. Одоо тэр хаан зохиогдсон байх уу, зохиогч нь хэн байж болох вэ? Тэр эмийн одоо орд гаршин хаан байсан байж болох уу гэсэн одоо уламжил одоо энэ үеийг нь одоо тодорхойлж бичсэн. За хоёр дахь нь бол одоо энэ сударт хэн суралцах вэ? Хэрхэн суралцах вэ? Дотроо ямар бүлгүүд байд юм гэдгийг нэлээд тодорхой зааж бичсэн. За эхний хоёр бүлгийн нэлээд сүүлд нэмэж бичсэн байх үз. Ийм харагдав. За гурав дахь бүлэг нь бол язгуурын үндсэн товчийн бүлэг буюу хамгийн одоо гол алгоритмээр томьёолоор бичсэн гэсэн нь бол энэ. За энэ та бүхэн бас сонссон байж магадгүй. Анагаах ухааныхаа 4 үндэсийг бол энд модны одоо хэлбэрээр одоо хүндэс, мод, навч, цэцэг, үр гэсэн байдлаар анагаах ухааны 4 үндэсийг бүгдийг хураангуйлаад. За жаахан дэлгэрүүлчих юм 3 үндэс, 9 мод, 47 мөчөр, 224 навч, 2 цэцэг, 3 мөрт ингэж багтааж хураангуйлсан. Хамгийн том агуулга бол энд байгаа. За дараагийн бүлэг нь бол яг ер нь бол өвчнийг яаж онцлох вэ гэдэгтэй холбоотой товчоо маш хураангуйгаар бичсэн. Дараа нь бол өвчнийг хэрхэн хангаах вэ гэдгийг товчоо хураангуйлж ингээ бичсэн. Гэхдээ товч гэдэг нь бол зүгээр л одоо багсгаад байсан юм шиг агуулгыг бүрэн багтааж хураангуйлж чадсан юм. За хамгийн сүүлийн бүлэгтэй бол энэ язгуурын үндсэнд ер нь юу багтваа гэдгийг тоочж өгүүлсэн. Ийм л 6 бүлэгтэй. Их өндөр агуулгатай, их ачаал багтал өргөн агуулгатай ийм л жижиг судартай үндэстэй. Аливаа зүйлийн үндэс гэдэг маш их чухал. Уламжлалт анагаах урлагийн дотоод мөн чанарыг язгуурын үндэс, номлохын үндэс, увдсын үндэс, хойд үндэс гэсэн 4 бүлэгт хувааж машинерийн утга уялдаа дистаралтай залгамж холбоо бүхий энгийнээс нарийн онл эмчилгээний аргуудыг зааж сургадаг. Эмч хүний мэдэр судлал зохих бүхий л зүйлийг нэгтгэн анагаах урлагт суралцах эрдэнийн сан гэлтэй. Анагаах ухааны 4 үндэс гэгч уламжлалт анагаах ухааны эрдэнийн санг нээхэд маш олон түлхүүр хэрэгтэй. Түлхүүр гэдэг маш олон тайлбар зохиолуудтай харьшуулан судлаас анагаах урлагийн ориглоод тэмүүлэх нэгэн шат ахих бүлэг. Тэгээ анагаах ухааны 4 үндэс гэдэг энэ гайхалтай бүтээлийг бол төвдийн эрдэмтдээс гадна Монгол эрдэмтэд өөр өөрсдийнхөө ухааны сав, багтаамж, таны мэдхүйн чиглэлээр маш олон сайхан бүтээлүүдийг бас тайлбар бүтээлүүдийг хийсэн байдаг. Жишээлбэл бид бол язгуурын үндэс бол үндсэндээ нэг 7 тайлбар үзэж байгаа. 3 нь төв түмний тайлбар, 4 нь бол Монгол хүний тайлбар, өөр олон тайлбарууд бий. Гол одоо тайлбар болгож үзэж байгаа зохиолууд нь энэ 7 зохиол. За зүгээр нэрлэх юм бол
Жишээлбэл язгуур үндсэн гол тайлбар бол төвдийн одоо дэсэр санжаач амжууд 5 дугаар далайн засаг барьж байсан хүний бичсэн Бидэр ом гэж ном байгаа. Хөх Виндэрия гэж ном байгаа. Энэ бол язгуур үндсэн онлын үндсийн тайлбар ном. За дараагийн гол тайлбар ном бол Сурхаар бол одоо Жалбоогийн бичсэн Дээдсийн чухал сургаал буюу Мэв шилэн гэдэг алдартай ном байгаа. Энэ бас язгуур үндсэн онлын үндсийн тайлбар. Дараагийнх нь бол одоо хамгийн сонирхолтой ном бол Дарман Марам Лусан Чөдгийн бичсэн Алтан хадмал гэж ном. Одоо үнэхээр одоо гайхалтай сайхан номууд. За энэ номуудыг бол бид энэ үндсэн номоо үзсэн дараагаар язгуур үндсэн онлын үндсийн тайлбар болгож үздэг. За Монгол хүний бичсэн тайлбар бол хамгийн эртний тайлбар нь Дээд Монголын Алтай 1612 онд бичсэн язгуур үндсийн тайлбар байгаа. За энэ ном бол одоо Монгол дурхтнууд дотроос Монгол хэлний дотроос бичсэн хамгийн одоо эртний бидэнд олдож байгаа язгуур үндсийн гол тайлбар. За дараа нь бол мэдээж одоо Ламын гэгэл Усан Данзан Жанцангийн анх дугаар дүрийн язгуур үндсийн тайлбар байгаа. За тэрний дараа бол Сайд Унгийн хүрээний алдартай Өвгөн Марамб, Яндан Марамбын бичсэн Шанграасал бие мэлэн. Энэ бол монгол хүн. Энэ хүний бичсэн гайхалтай сайхан ном бий. За орчуулах юм бол ер нь цогт дөрвөн үндэсний төвөр нэр нүрийг тодорхойлсон зул гэсэн ийм сайхан ном. За энэ бол кирилл дээр төдийлөн орчуулагдаагүй. Ер нь одоо ангаах ухааны дөрвөн үндэсийн бэрх үгийн ийм тайлбар номууд байгаа. Тэгэхээр ангаах ухааны дөрвөн үндэсийн 3 дугаар үндэс буюу манагжууд эмчилгээний үндэс бол 92 бүлэг өвчнийг ангаан эдгэрүүлэх тухай ном сударт бичиж үлдээсэн. За ангаах үндсэн 2 арга байна. Эхлээд одоо өвчнийг эмээр амьрлуулах, дараа нь заслын аргаар арилган үлдэх гэж. Тийм учраас эмчилгээний үндсэн 4 хэлбэрийн эхлээд эдийн ундаагаар засдаг, дараа нь явдал мороор засдаг. За дараа нь үнэхээр одоо тэр өвчнийг засаж чадахгүй бол эмээр засдаг. За эмээр засаад ангааж эдгэрүүлэхгүй бол заслын аргаар засдаг. Ийм үндсэн 4 эмчилгээний аргыг бол манагжууд сударт бол зааж сургасан байгаа. Тэр энэ өвчин, Европ ангаах ухааны өвчин, уламжлалт ангаах ухааны өвчин гэсэн ойлголт бол байхгүй. Өвчин бол нэг байна. Энэ өвчнийг ямар аргаар, ямар онолын концепцтэй тайлбарлаж байна гэдэг нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл жишээлбэл уламжлалт ангаах ухаанд бол дан өвчин гэж байна. Хийшар бадганы өвчин. За манай Монголын алдарт иш балжрын ангилсан үндсэн 6 өвчин. Хий, шар, бадган, цус, шарус, хорхоо өвчин гэж. Дараа нь хавсарсан өвчнүүд байна. Дараа нь хурмал өвчнүүд байна. Тэр энэ бүх өвчнүүдийн талаар эмчилэн эдгэрүүлэх арга ухааны талаар эмчилгээний бүлэгт бол тайлбарлаж таниулсан байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл 16 дугаар зууны үед одоо тухайн өвчнүүдийн талаар бичиж үлдээсэн онлын концепцууд өнөөдрийн хүртэл явж байна. Өвчин эмгэг бол устж алга болоогүй, харин өвчин эмгэг бол өнөөдөр шинээр маш олон төрлийн өвчнүүд, ялангуяа халдварын бус гаралтай архаг өвчнүүд бол маш их ихсдэг боллоо. Жишээлбэл одоо цусны даралт ихсэх, сахарын өвчин, тийм ээ? Гэх мэт ийм өвчин эмгэгүүдийг эмчлэх ангаах талаар эмчилгээний үндэст бол тайлбарласан байх юм аа. Тэгээ ангаах ухааны дөрвөн үндэс гэдэг энэ гайхалтай бүтээлийг бол төвдийн эрдэмтдээс гадна Монгол эрдэмтэд өөр өөрсдийнхөө ухааны сав, багтаамж, танин мэдхүйн чиглэлээр маш олон сайхан бүтээлүүдийг бас тайлбар бүтээлүүдийг хийсэн байдаг. За дотор агуулгын хувьд бол нийтдээ 156 бүлэгтэй. Ангаах ухааны язгуур үндэс гэж одоо бүх гол бүлгүүдийн үндсэн гол хэсгийг хураангуулсан. Энэ бол 6 бүлэгтэй язгуур үндэс. Шажууд үеийн онлын үндэс бол 31 бүлэгтэй. За тэгээ манагжууд гээд хамгийн том бүлэг 15 үеийн 92 бүлэгтэй. Энэ яг эмчилгээний хэсэг. За хойд үндэс бол 25 бүлэгтэй гэж ярьдаг. Энэ бол дотроо бол бас 4 үндсэн хэсэгт хуваагддаг. Суд шээсний онцлогооны хэсэг, амьрлуулах, арилгах, эмийн бүлэг тэгээд 4 товч гэсэн ийм агуулгаар энэ бүтээл бүтэж байна. Тэгээд 156 бүлгийг л одоо бид үзэж судалж эмч болдог. Ангаах ухааны 4 үндэс зохиол нь нэг зохиогчтой нэг орны бүтээл биш болохыг судлаачдын судалгаа харуулж байна. Хэдэн зууныг дамжин олон оюун ухаантны бэлэг бэлгүүнээр номлогдсон, амьдралын туршилгаар батлагдсан хэргүй тунгалаг бүтээл юм. Монголчуудын оруулсан хувь нэмэрч ихэд буй бүлгөө. Улзий хийгээд хутаг ануу сүмбэр уул адил баттдах болтугай.
насан хийгээд буян ануу сүн далай мэт ариудах болтугай.